네, 오늘의 배트맨어. 자, өнөөдрийн видеогоор хэвлэлээ. White Fang буюу монгол орчуулгаар бол цагаан суйгат гэж орчуулагдж байсан. Jack London хамт уншингаа бүгд хамтдаа жоохон AI гэж AI болоод Google-ийн гаргасан Gemini шиглаад энэ текстүүдийг нь илүү зургаар итүү хамтдаа ойлгож юу гарах гэдэг байгааг мэдэж авъя. Okay. За тэгэхээр chapter 1 The Trail of Meat. Тэгэхээр цагаан суйд гэсэн номны эхний бүлгийн эхний номоос эхэлж байна. Тэгэхээр за гарч болохоор The Trail of a Meat. За Trail of a Meat of the Meat. Махны зам. Махны жим. За махны жим. Trail of Meat. Okay. За ер нь бол би ямар нэг ойлгохгүй зүйлүүдээ орчууя. Ер нь бол их хвчлэн Google харж текст ойлгодог. Сарын сүүлийн үед болохоор ChatGPT ашигладаг болсон. Trail of Meat. Okay. За энэ гарч байгаа басаа гадарч байна. За тэгэхээр meat гэх юм бол энэ шиг мах тийм ээ. Тэгэхээр махтай жим. Дунд мах болтож байгаа жим. За эхлээд эхний хэсэг рүү оръё. The dark spruce forest found on either side of the frozen waterway. За би нэг эхний өгүүлбэрийг болохоор ChatGPT-гээс энэ өгүүлбэртийг болохоор дүрслээд надад зураг зурж өгөөч гэсэн чинь ChatGPT надад ийм зураг зурж өгсөн. Бид нар тэгэхээр яг ямар хуу зүйлүүдийг энэ Jack London болохоор бид нар үгээрээ илэрхийлэх гэсэн юм. Dark spruce forest гэхээр шилмүүсийн frown гэдэг нь болохоор нэг л тийм ингээд нэг харлаж харагдах гэсэн. Тэгэхээр энэ хөлтсөн голын хоёр талаар шилмүүс харлан харагдаж байлаа. Ийм зүйл харагдаж байсан. Ном эхлэв. The trees had been stripped by recent wind of their white covering of the frost. Okay. За би дараагийнхыг болохоор Google-ийн гаргасан Gemini гэсэн бас юу шиглээд бичсэн. Нэг надад гаргаж өгөөрэй гэсэн юм байна. Тэгэхээр моднууд яасан. Нөгөө моднууд маань болохоор stripped by the recent winds of their white covering of the frost. Covering of a frost гэх юм бол цан гэсэн одоо нөгөө цас агаар ингээд наалдаад хөлдсөн байдаг тийм ээ тэр цан. Тэгэхээр моднууд болохоор саяхны салхиар хамаг тэр одоо цас цангаа салчсан байсан харагдсан байна. And these seem to lean towards each other. Lean гэвэл наалах. Тэд нар болохоор нэг нэгэн рүүгээ наалсан үед харагдаж байна. Black and ominous. Ominous гэвэл ёрлох гэсэн. Яг муу ёрлох гэсэн. Нэг л харанхуу муу ёрлж байна. In the fading light. Жаргаж байгаа наранд харлаал муу ёрлоод тийм ээ. Тэгэл нүцгэн мөчрнүүд би рүү налаал гэж харагдаж байсан байна. За тэгэхээр одоо бид нар хүүтэн өвлийг гэж үздэг тийм. За дараах нь харъя. A vast silence reigned over the land. За энэ бол ойлгомжтой байх. The vast silence reigned over the land. За би тэгэхээр эндээс ингээд асуучдаг. Hey Gemini, please paint a picture matching the following description. За би ингээд бичээд өгүүлбэрийг наачдаг. Тэгэхээр яах нь энэ AI маань зургийг маань гаргаж өгөх ёстой гэсэн. За ингээ хүлээж авах зураг гэдэг харъя. Silence гэх юм бол анир чимээгүй байдал. Газар гэвэл тийм ээ. Газар гэвэл тэгэхээр анир чимээгүй байдал газрыг ингээ ноёргож байлаа. За тэгэхээр яах нь юу болчихсон. За нэг иймэрхүү зүйл болсон.
Өвөл байсан ч 100 болгоч та. The land itself was a desolation, lifeless, without movement, so lone and cold that the spirit of it wasn't even that of sadness. Айдулыг ChatGPT-ээр оруулчаад тэгээ хүлээж авах зураа уншия. Энэ аймгийг ч гэсэн бүгдээр ашиглаж үзээрэй. За би ингээд ಈ хоёр хаалт дотор ингээд өгүүлбэр хийчихэд зураг гаргаад өгөөгөө биччихсэн. За энэ хүлээж авах зураг. Тэгэхээр desolation гэвэл болохоор аслагдсан гэсэн. Тэ? Аслагдсан. Awesome. Тэр газар нөөрөө болохоор аслагдмал амигүй хөдөлгөөнч байхгүй соулоон бол ганцаардсан гэсэн. Ерөөсөө ганцаардсан тэг хүүтэн байсан байна. That's за ганцаардсан хүүтэн байсан ба ямар хүүтэн байсан гэхээр яас үчиж байна. The spirit of it wasn't even that of a sadness. Okay. Spirit нь болохоор сүнснэ гэсэн үг тийм. Тэгэхээр энэ нь бол байдал гэсэн үг тийм. Өнгө төрөх нь. Өнгө төрөх байдал нь болохоор гунигч бүр биш байсан. Гунигч гэж хэлэх хэрэггүй. За. Ямар санаа юм. За нэг иймэрхүү гой мод өгнөд халаа болгоцсон байж байгаа. Тэ бичээг болохоор аргагүй л тийм. There was a hint in it of laughter, but of laughter more terrible than any sadness. A laughter that was mirthless, as a smile of the Sphinx. Laughter cold as frost, partaking of the grimness of infallibility. Okay. За энэ баг нэлээ утга энэ өгүүлбэр авчлаа. За тэгэхээр энэ дээр нэг юу байсан бэ гэхээр за нэг гунигийн одоо нэг тэгээ сүнсч гэхээр үзэл байсан. Юу байсан бэ гэхээр there's a hint in it of laughter. Инээдмийн инээгээд байгаа юм шиг санагдсан байна. Газар нь. Гэтэ ямар инээдийн гэхээр of laughter more terrible than any sadness. Ямар ч гуниг гутрахаас илүү аимшигтай инээд байсан. A laughter that was mirthless. Okay. Баяр хөөргүй. Ямар ч баяр хөөргүй. Яг л Sphinx-ийн инээд шиг баяр хөөргүй байсан байна. За тэгэхээр яах нь. Зөв Sphinx гэж юу гэсэн юм бэ? Тэгэхээр paint a picture. За эндээс Google-аас арчих дөө. Би яг олон энэ ChatGPT-ээс хугацаа дуусчихна. Тэгэхээр merciless Sphinx гэж ямар амьтан байдгийг ямар хүн байдгийг бэ гэхээр энэ алтартай энэ Египтийн өшөөгөл хэлдэг. Merciless. Sphinx үн инээдэггүй байна л да. За зөвхөн авах вэ. За энийг л авчихъя. За энэ Sphinx гэж болохоор энэ Египтийн өшөө хэлдэг. Могоцоо. За тэгэхээр энэ хүн арсны хоёрын нийлэн өшөө гэж байгаа. За тэгэхээр инээдмэн болохоор яасан бэ? Яг л Sphinx-ийн инээд шиг тийм баяр хөөргүй бол инээд байсан. A laughter cold as the frost. Яг л цан хүүрэг шиг тийм ээ. Сан хүүрэг шиг хүүтэн инээд байна. Partaking гэхэр хуваалцсан гэсэн. Юунаас хуваалцсан вэ? Partaking grimness гэдэг нь болохоор муу зүйл гэсэн үг л дээ. Infallibility. Өөрчлөгддөггүй. Хичээж өөрчлөгддөггүй муу зүйлээс хуваалцсан тэр хүүтэн инээд тэр газарт нь байгаа юм шиг санагдсан байна. За ихээр аимшигтай газар байна. It was the masterful and incommunicable wisdom of eternity, laughing at the futility of life and effort of life. За энийг бол би жоохон сонирхолтой болох байх. Бичээд үзье. За
Paint a picture following matching the following description. За энэ дээр нь болохоор the laughter of Sphinx was the masterful. За. Окей. За гарч. Савын дуусаагүй байгаа гэж байна. За энэ Gemini дээр давхраас авчи. Gemini арай өөр зураг үзэж байна. За ChatGPT гэсэн чинь. Тэгэхээр нөгөө инээдэг нь ярьж байгаа. За гарч ирж байгаа шүү. За тэгэхээр инээд нас masterful гэдэг нь болохоор ер нь эзэмшсэн гэсэн үг тийм ээ. Эзэмшсэн. Тийм ээ яг нэг эзэн ноёнтон шиг. Тийм ээ. За ноёнтон байт. Ноёнтон байт. Ойлгохын аргагүй. Ойлгохын аргагүй эцэнэцэг бол мөнхийн оюун ухааны мөнхийн ойлгохын аргагүй мөнхийн оюун ухаан ба тэр одоо тэрнээд нь юунд инээж байсан бэ? Facility амьдралын одоо өөрчлөж болшгүй амьдрал. Өөрчлөж болшгүй амьдралын өөрчлөж болшгүй зүйлс. Амьдралын хичээл зүтгэн чармаалтанд мөнхийн оюун ойлгохын аргагүй мөнхийн оюун ухаан та инээж байсан. За баг миний энэ тайлбарлаж байгаас л зураг олох илүү ойлгомжтой. За ер нь тэгэхэд яагаад байна вэ гэхээр би зүйлүүд ингээд хэлгээд энд гарч байгаа зүйлийг ярих гэдэг. За энэ бол тэр энэ харанхуй ой дунд болохоор ингээд явж байх. Харанхуй ой дунд явж байх. Одоо нэг Лондонд тийм инээж байгаа юм шиг. Инээгээд байгаа юм шиг. Юу инээгээд байгаа юм болоо гэж бодсон чинь гониг ерөөсөө биш байсан. Тэгээ нэг л нэг тийм инээж байгаа мөртлөө ямар ч баяр хөөр бэ. Амьдраад байгаа хүн тий. Амьдраад чи үхэн штэ ер нь үхэн байна штэ юунд ингэж хичээх юм бэ зүгээр л үхэн л дээ гэдгийг нь сануулад байгаа юм шиг ойлгохын аргагүй тэр оюун ухаан өөдөөс нь инээж байгаа юм байна. Тэг инээд нь болохоор арслан хүн хоёрын нэг сфинксийн тренинг шиг санагдсан. It was the wild. Энэ бол юу юм бэ? Энэ бол зэрлэг. Энэ бол байгаль, зэрлэг байгаль. Энэ бол зэрлэг. Энэ бол хөлтүү зүрхтэй. Хойд нутгийн солих байсан юм аа. За одоо нөгөө инээгээд байгаа зүйлээ одоо жоох дэлгэрүүлж чинь юу өөрт нь инээгээд байгаа мэт санагдсан бэ? Тэр хойд нутгийн хүйтэн солих санагдсан байна. За Gemini-г нэг юу гэж харуулсан. Gemini бол амар нэж шүү дээ. За надад бол ChatGPT бол арай илүү гэж байна. За гítгэх. But there was life abroad in the land undefined. Гэхдээ хүн дээр болохоор амьдрал бол байсан. Яг тэр газар дээр газар дээгүүр гэсэн үг шүү дээ. Газар дээгүүр нь амьдрал байсан. Тэр амьдрал нь болохоор эсэргүүцэж байсан. Тэр инээдэг. Салхины хүйтийг инээдэг. Down the frozen waterway boiled a string of wolfish dogs. За тэгээд за энэ жоохон давраад
Давраад арай ч 3 орч үзүүлэх. 3 зуруулах гэдэг нь үзье. Hey, ChatGPT, uh, can you make an image matching the following description? За, ерөнхийдөө бол нэг хэдэн зураг гаргаад тийм. ChatGPT-ийн сүүдэнд бол нэг 5 зураг гаргаад ч үлээ. Өнөөдрийн хэрэглэх хугацаа ч дууслаа гэж хаачаад байна. Харин Gemini би энэ оролцож үзээгүй. Gemini үзье. ChatGPT-г аягүй гомдсож байгаа. Hey Gemini. Тэр нь ChatGPT-г хүч чадал Gemini-гээс илүү гэж харагдсан. Ялангуяа энэ хоёр зургийг харьцуулж харахад бол. За энэ юу гаргаж байна. За тэгээд хөлдөөг бол уруудаад гоё олдгүй ажиллаж байсан. Хөлдөөг бол уруудаад нэлээд хамирцсан нэг чон мэт нохоонууд гүйж байсан байна. Тэр Bristly-г бол боссон. Тэр Bristly Fur тэдний боссон үснэ. Цан тэгээд цаас санаар чигдсэн байж ямар хөө байсан. Энэ л гоё гэсэн. Яг юм чон мэт явж байсан байна. The breath froze in the air as it left their mouths. Тэдний амьсгаа нь болохоор агаарт байна. Яг л амнаас нь тэр амьсгаа нь гарах үедээ агаарт хөлдөрсөн байна. Spouting forth in spumes of vapor that settled upon the hair of their bodies and formed into crystals of frost. За тэгэхээр яаж юу нэхээр тэдний амнаас нь болохоор юм бол агаар ингээд гаргаж байсан байна. Spume гацж гараад тэр нь болохоор тэдний үсэн дээр нь очиж наалдаад за тэгээд цанж яврын кристалл болж нуруунд дээр үлдэж байсан байна. Leather harness was on the dogs. За энэ дээр нь болохоор одоо нэг harness гэдэг болохоор одоо нэг бэлгээ мэ нохоонуудыг одоо нэг юу гэдэг вүлээ уяа гэхүү. За уяа бэлгээ нь нохоонууд төр байсан байна. Leather traces attached them to sleds. За тэгээд энэ арьсан өдр зоозыг хэлж байгаа шүү энэ оос. Шаргыг төлөвлөсөн байна. Which dragged along behind. За тэгээд шаргыг артаа ингэ ширч байгаа нохоонууд байна. The sled was without runners. За одоо энийг энэсгээ. За Gemini харин сүүл дээр бол дажгүй зураг гаргаж өглөө. Тэр энээр хэрийнх нь харъя. гаргаж шүү дээ. Ийм үрт өгүүлбэрийг. Ийм үрт текстийг. За. Слайд гэдэг нь болохоор чарга. Чарга доор болохоор гулгуур гэсэн. Одоо нөгөө нэг чарга гулгахтаа ингээд гулгаж явдаг ийм урт хоёр зам байдаг тийм ээ. Чарга болохоор хоёр урт гулгуургүй байсан байна. За. Тэг чарга байсан тийм ээ. Харин гулгуурын орнд юу байсан бэ гэхээр очлаа. Without runners. Энэ болохоор яриад байгаа эртний хуучирсан текст болохоор without байхгүй гэсэн. Тэр without гэвэл on the outside. Гадна талдаа тийм гулгууртай байж гулгуур нь болохоор нэлээ бат бүх байрын модны олгот гэж гадраа модны холтсоор л хийсэн байна. Its full surface rested on the snow. Үүнийг нь болохоор гадаргуу нь болохоор яг цасн дээр болохоор гэж хүрэлцэхээр дээр нь болохоор тавигдсан байна. Ингээ харж байгаа тийм ээ. Энэ бас runner гэдэг байгаа зүйл булгаж байгаа энэ эсэнийг. The front end of the sled was turned. За энэ чарганы урд хоёр хэсэг дээшийг бол ахилсан байна.
like a scroll яг л хуйлбал текст шиг in order to ягаад in order to force down and answer the bore of soft snow. Тэгэхээр яахын тулд гэхээр bore of soft snow бөөн цасыг гэж байгаа шиг байна. Тэгэхээр бөөн цасыг доороо наалч доороо ингэж дээгүр нь доор дарахын тулд дээгүр нь давахын тулд урдлыг нь гэж хэлсэн. It surged like a wave before it. Okay. Цас нь болохоор урд нь бол яг л давалгаа шиг дээш доошоо гэж өссөн тэр цас дээгүр члагаараа гулгууртаа гэж явж байсан байна. За гайхалтай бол харуулж байна энэ Gemini текстийг бол зураг болж тоо. On the sled, securely lashed was a long and narrow oblong box. So oblong box гэдэг нь болохоор юу гэсэн үг юм бэ гэхээр ер нь бол oblong гэдэг нь би нэг нь зураг харуулж байгаа болохоор зургаараа ингэж харуулж oblong гэдэг урт нарийн тэг шинжлэлийг хэлдэг. За энэ дээр харуулж байгаа тийм oblong гэдэг нь болохоор яг нарийн урт тэг шинжлэл өнцөгийн дугуйр болсон. Тэрийг бол oblong гэдэг. Яа тэгэхээр энэ чарган дээр болохоор securely dash маш сайн бэхсэн. Нэг урт нарийнхан хайрцаг байжээ. За одоо энэ хэлээнийг орчуулъя. За юу гэхээр текстинг авалч тийм ээ. За энийгээ нэмээд Gemini. За Gemini юм уу? За тэгээд нэг тайцнаас өөр янз бүрийн байсан байна. Language хөнжил байж, сүх байж, одоо харуулж шүү дээ. Одоос харуулж тий. Хөнжил байж, сүх байж, кофений анх байж, хариулын тавг байж. Гэхдээ prominent гэх юм хамгийн нүдэн тусгаар хэсэг нь occupying most of the space ихэнх зайг нь эзлээд тусгаар байгаа хэсэг нь болохоор нэг тийм урт нарийн 100 хайцаг байжээ. Окей. За тэгэхээр өнөөдрийн маань энэ видеогоор бид сүүлийн үеийн технологи болох ChatGPT болон Gemini хоёрыг ашиглаад ном яаж унших тухайд үзлээ. За тэгэхээр та бүхэнд энэ видео таалагдчихвэл эсвэл ямар нэгэн зүйл надад хийх комент хэсгийг зэрэг би заавал уншаад хариулах болно. За хамт байсан бүгдэд баярлалаа. See you everybody next time.